кг луун идэх боломжтой бид нар зөв арчлаад идэх юм бол за бид нар ингээд дахиад юуны тухай одоо манжин хэдэн сантиметрийн зайтай яаж цөөлөх вэ гэдгээ ярья. За тэгэхээр одоо энэ манжин маань бид нар яг одоо сая луунг яаж арчлах вэ гэдэг аргаар арчилсан. За манжин маань луунг бид нар 20 см-ийн зайтай тарьдаг бол манжин 40 см-ийн зайтай тарьдаг гэд бид нар хичээл одоо тарих хичээл дээрээ бичсэн байгаа. Манжингийн маань одоо навчны гадаргуу их том. Тийм учраас бид нар 40 см-ийн зайтай тарьдаг. Тэгээд энэ хоорондоор бид нар одоо зэрлэгээ устгаа цөөлөлтөө хийцэн байна. За энэ одоо харагдаж байна энэ. За энэ хооронд ингээд 10-аас 15 см байгааз. За ингэ тэгвэл энэ манжин маань ийм том болно гэсэн үг. За ингээл том болно. Тэгэхээр бид нар сая луунг яаж цөөлөх вэ гэдэг аргыг яг үзүүлсэн шиг энэ манжинг бид нар цөөлөөд одоо ингээ хим ургаад эхэлсэн гэсэн үг. За энэ манжингийн маань авч бид нар магадгүй дараагийн хичээл дээр үзэхэд энэ манжингийн авч нь бүр хоорондоо нийлсэн хоорондоо нэг 10 см-ийн гэрэл тусчих байх. Хэрвээ бид нар манжингаа хүмүүс нөгөө талбайгаа ашиглах гээд ойрхон тарьсан бол ингээд хоорондоо навчин нийлээд тэгээ доотлын навчинд гэрэл дутснаас доотлын навчинд гэрэл тарах хүрхийн тулд тэмүүлж ургадаг. Тэгээд ногоон маас нэгсээд доод талын одоо булцууд эрэхтэн маань үүсч амжихгүй ингээд ургах цаалтахад хүрдэг. Хэрвээ та нар манжингаа 40 см-ээс ойрхон тарьсан болвол одоо хоорондын зайг ингэж холдуулж бид нар ургамал хооронд ингэж цөөлөлт хийж өгөхөөс гадна игнэ хооронд нь бас сугалж авах хэрэгтэй гэж бас хэлмээр байна. За бид нар одоо байцааны талбай дээр ирээд байна. Энэ маань бүрэнхий байцаа. Бид нар одоо ингээд тарьсан талбай хүмүүс манай хичээлд оролцоод одоо манайхаас байнга сургалт авч байгаа, байнга утсаар харилцаж байгаа энэ хүмүүс маань мэдээж ингээд зөв тарьсан бол одоо байцаа нэг ийм хэмжээнд ургацсан байгаа. Тэгэхээр одоо бүх ногоо би хичээл бүхэн дээрээ ярьж байгаа. Ерөөсөн ногоог та нар ерөнхий зарчмын сураад өөрсдөө бас энэ ногоо маань хэр томордог вүлээ гэдгийг мэдээд ингэх юм бол ногоо чинь тийм хэцүү ажил биш ээ. Бид нар айгүй бага тийм зөв бага ажлыг технологийн дагуу хийхэд бид нар өөрийнхөө эрүүл хүнсийг идээд тэгээд одоо ингээд өөрийнхөө ургуулсан ногоогоор хэрэгцээгээ хангах боломжтой. Тэгэхээр одоо үдээд байцаа маань нэг ийм хэмжээний том болж байгаа л доо. Тэгээд байцаанд хийх арчилгаа бас л яг ижилхэн 14 хоногт нэг удаа услана. Хүмүүс бас байцаан дээр нэг гол анхаарах юм. Байцаа бол их ус уудаг. Тийм учраас байцааг их услах ёстой гэж ойлгодог. Гэтэл бол байцаа тийм биш. Байцаа өөрөө хамгийн их хөрсний агаарын дутагдлалд эмзэг ургамал дэндүү их услаад байх юм бол байцаа маань одоо жижигрээд давжаараад хөрсний агаар дутснаас тийм ээ би бас хичээл бүхэн дээр ярьж байгаа бид нар хөрс ямар хэмжээний чихтэй ургах вэ гэхээр яг үдээд хөрс маань нэг ингээл за 1 см орчим хатсан 1-2 см орчим хатсан тэрнээс доош чихтэй байх хэвээр. За хөрсний нэг 5 см-ээс бид нар ингээд хөрсөө аваад үцхэд хөрс маань хэлбэрчж явах хэвээр. За ингээ хэлбэрчихгүй байна гэдэг чинь энэ хөрс маань жоохон хуурай байна гэсэн үг. За ингээ дээрэс нь ингээд хаяхад задарчих хэвээр. Хэрвээ задрахгүй байвал чихтэй байна гэсэн үг. Тэгвэл одоо энэ талбай хөрс маань одоо яг услах хэмжээнд болжээ. Тэгэхээр бид нар өнгөн хэсгээсээ чихтэй байна уу, хуурай байна уу гэдгийг үзэх нь чухал биш юм байна шүү дээ, тийм ээ. Хөрсөө бид нар ухаж үзээд 5 см-ийн гүнээс хөрсөө ингээд ахтгаад үцхэд хэлбэрчихгүй байх юм бол ер нь бол услах болжээ гэж бодож услах хэрэгтэй. Тэрнээс ерөөсөө хүмүүс асуудаг хэд хоноод услах вэ багшаа гэж асуудаг. Тэгэхээр хэд хоноод услах нь гол биш. Хөрснийхөө чигийг мэдэж услах нь гол байх нэ. Тэгээд яг ийм хэмжээнд одоо хөрс нь хатаад эхэлсэн байх юм бол бид нар услаад услахааны дараа нөгөө сая луун сэрүүлдэг шиг сэрүүлтэ хийж өгнө. За байцаа маань одоо үдээд ингээд навчин томроогүй учраас арай нэг сэрүүлт хийхэд арай одоо хялбар гэж хэлэх юм уу та. За бид нар сэрүүлтийг ийм багжаар хийж болохоос гадна бас ийм багж байдаг. Одоо энэ гар хөрзийг тохиромжтой. Ялангуяа талбайн дотроо сууж байгаа л ингээд сайхан хөрсөө сэрүүлэхэд. За манай энэ сургалтын төвийн газар маань тийм ч одоо үржил шим сайтай ногоо тарихад тохиромжтой газар биш л дээ. Гэхдээ бид нар ийм талбайд бас хөрсийг ингэж арчилдаг шүү. Магадгүй одоо сайхан хөрстэй газартай харьцуулахад бол үржил шим багтай жоохон саарл хөрстэй. За ийм үед бид нар одоо дараагийнхаа бас хичээл дараагийн хичээлээр заана нэмэлт бордоо хийж өгнө. Нэмэлт бордоо бид нар 7 сарын ихээр хийж өгөх ёстой. Бид нар энэ ногоонуудыг тарихтаа анх 1 м квадрата 6-аас 9 кг бууц хийнэ гэдэг. Өөрөөр хэлбэл бид нар 5 см орчим зузаан бууц хийгээд хөрсөндөө холиод өгсөн байгаа учраас үедээ заавал бордоод байх шаардлагагүй. Харин 7 сарын ихээр бид нар бол нэмэлт бордоо хийж өгнө.
За энэ хөрс маань энэ халуун наранд нэлээх гамдсан. Тийм учраас бид нар одоо услах болжээ. Тэгээд бид нар энэ хөрсийг одоо яах ёстой вэ гэхээр услахааны дараа ингээд сэрүүлтээ хийгээд ингээд орох ёстой. Сэрүүлт хийсний дараа ингээд зэрлэг ургамал устаад хөрс маань одоо сэрээд хөрсний чийг буцаж алдагдах боломжгүй. Одоо буцаж алдагдахтай бага болж өгч байгаа. За жишээлбэл энд харж байна л та. Бид нар бас одоо та бүхэндээ одоо яг бодит амьдралыг үзүүлэх зорилгоор энэ талбайг усалчаа сэрүүлээгүй телевизийнхаа бичлэгийг хүлээж байсан юм аа. Хүмүүст яг энийг үзүүлэх гээд энийг хэрвээ сэрүүлсэн болвол ийм ан цав нь хаагдсан байгаа. Энэ сэрүүлээг учраас одоо нэг услаханы дараа ингээд ан цав үсчдэг. За тэгвэл нөгөө хөрсөнд байгаад одоо ургамалд ашиглагдах ёстой тижэл чийг маань энэ ан цаваар ууршаад алдагдцсан гэсэн үг. Тэгэхээр услахааны дараа сэрүүлт хийж өгснөөр энэ хөрсний маань ан цав хаагдж өгнө. За ингээд хаагдчихаар нөгөө хөрснөөс алдагдах чийг нь багасч өгнө нэгдүгээрт. Хоёрдугаар дараачийн услахаа энэ лүү ингээд хөрс рүүгээ сайн шингэж өгнө гэсэн үг. Хэрвээ бид нар ингээд сэрүүлэхгүй услахааны дараа сэрүүлэхгүйгээр байж байгаа дахиад л услах юм бол эн чинь ингээд бүр ингээд хатуурцсан хатгаа хөрсөн дээр чинь ус маань дээр нь доошоо шингэхгүй дээр нь байж байгаад эргээд уурсчихын шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ сэрүүлт гэдэг маань маш олон талын ач холбогдолтой. Би дахиад давтаад хэлье л дээ. Зэрлэг устгах, хөрсний чигийн алдагдлыг багасгах, услахааны усны ашиглалтыг сайжруулах, тэгээ хөрсний агаарыг сайжруулж ургамлыг эрчимтэй ургуулах, ургамлыг үнд сүрт ургамлыг томруулах гэд маш олон ач холбогдолтой. Тэгэхээр бид нар үндсэндээ энэ сэрүүлэлт гэдэг ажлаар ургамлаа одоо томруулах арга хэмжээгээ авчиж байгаа юм байна. Цөөлөлтөөр бас томруулах арга хэмжээгээ авчиж байгаа юм аа. Бид нэр сэрүүлэлт цөөлөлтийг услага бүрийн дараа хийснээр одоо өндөр ургац авах боломж бүрднэ гэж хэлмээр байна. Тэгэхээр надад нэг асуух юм байна л дээ. Энэ одоо зэрлэг гэдээ яриад байгаа шүү дээ тий. Одоо тэгэхээр эднэр маань одоо юу болж таарж энэ зэрлэг үү эсвэл энэ ямар нэгэн ургалтанд нөлөө үзүүлэх үү? За зэрлэг гэж ерөөсөө бидний талбай дээр тарьсан тэр одоо зориуд дээр тарьсан ногооноос гадна ургаж байгаа ямар ч таримлыг зэрлэг гэж нэрлэж байгаа юм. Тэгэхээр энэ байцааны талбай дээр байцаанаас өөр юм ургаж байгаа бүгдээрээ зэрлэг. За энэ зэрлэгийн муу тал нь гэх юм бол ерөөсөө нөгөө бидний энэ тарьсан ногоонд ашиглагдах ёстой тижээлийн бодисыг одоо аваад хэрглэж байдгаараа хөрсийг ядууруулж байдаг. Тийм учраас юуныг устгах хэрэгтэй. За яг бас нэг юу байдаг л да. Ургамлын яг ургалтын ихэнх үед нь зэрлэгтэй жоохон өрсөлдөж ургуулж өгвөл бас зүгээр байдаг. Яагаад гэвэл эн чинь бас л амьд организм учраас нөгөө нэг амьдрал тэмцэл гэж байна шүү дээ. Амьдрал бол тэмцэл тийм ээ. Тэгвэл эдгээр чинь бие биентэйгээ өрсөд ургаад тэгээд нэг ургалтын ихэнх үеийг эрчимжүүлж өгдөг сайн талтай. Тэгэхээр ургалтын ихэнх үед нь бид нар ургалтыг эрчимжүүлэхийн тулд зэрлэгтэй жоохон ургуулж өгөөд тэгээд дараа нь одоо 6 дугаар сарын сүүлд 7 дугаар сарын эхнээс яг үндсэн ургамал маань эрчимтэй ургаж эхлэх тэрвэж зэрлэгийг устгах нь. Устгахтаа би сая луун дээр харуулсан тийм ээ хаашаа устгах вэ гэхээр устгаад эргүүлээд хөрсөн дээр нь тавина тэр маань бутраад эргээд хөрснийхээ үржил чимийг сайжруулахад нөлөөлж байдаг ийм ач холбогдолтой. За ингээд хүнсний ногооны арчилгаа гэсэн энэ сэдвийн хичээлийг заалгасан та бүхэнд баярлалаа. Бид нар цаанаар одоо ингээд цаг алдахгүйгээр ургамлаа услаад услахааны дараа сэрүүлтээ хийгээд хэрвээ шигүү тарьсан бол цөөлтөө хийгээд ингэх юм бол та нарын ургамал одоо эрт өндөр ургац сурах боломж бүрдэн шүү гэдгийг хэлмээр байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Та мэдсээр байж эрүүл мэндийн халтай хятад ногоог хэрэглэсээр байх уу? Түнс хүнсний ногоо жимсгэн тариалах, гахаа дахиа үржүүлэх, зөөр хүлэмж барих, өрхийн аж ахуйн цагаан толгой ном танд хүрч байна. 10 хил ногооны үнээр амьдралын өөрчлөх ухааныг аваарай.